сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөөш юу сайн юм бэ? Далаа багш жилд нэг удаа зөвхөн монголчуудад зориулж ном айлддаг юм байна. Тэрний Будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөөш чидгүүд надад усных намрыг нөгч би одоох яриадах юм. За. 70 14 37 64 99 10 37 64. Гуурдуудаа баяр дуулгаад уянан нэрнэ. Ариуслын зууч Буддад. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адистад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан аврал удуулах ариуслын аялал өрн зал. Орсын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны Жан Райсгийн ногоон дархийн гүнригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үлдэж аврал даатгал одуулах ногоон дархийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үлдэх аштын үл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хотод танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүртэх сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Будда тур. За өнөөдрийн төрөлцөө ирсэн. Одоо сүстэн тав хүнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний би өмнөд интгэхэд жил болгоны цагаан сарын өмнө одоо Ямандаг бүхний яман суудаг. Тэгээд яман сууж хахад одоо Монголын бүхний шашны төв гандан тэгчлийн эдээс шиний 15 дотор багтаж ирээч гэсэн тийм хүсэлт ирсэн. Тэгээд тэр хүсэлтийн дагуу нутагтаа ирсэн. Тэгээд ирсэн гол ажил маань гэх юм бол 9-р богд хөшөө маань лагшин эрдний одоо залах тийм хүсэл байсан. Тэгээ бас үүний бас нэг ташрамд нь одоо ингээ Монгол сүнчээний юм сургалт нэгдэж байна. Тэгээ бас өнөөдөр та бүхэнтэй ингээ уулзаад бас нэг бахан номын хөтөлбөр ингэж хийж байгаадаа миний зүгээс маш их баяртай байна. Тэгээд 2011 онд хамгийн анх дээр хингийн далаа багшд бол миний би монголчуудад одоо жил бүр номын хөтөлбөр гаргаж одоо цаг завнаасаа гаргаж ном айлтаж гэсэн үсэлт байсан. Тэгэхэд одоо дээр хингийн далаа багш маань маш сайхан таалж би Монголд олон удаа морилж чаддгүй, заларч одоо Монголд очиж чаддгүй. Тэгээд очихдоо урт хугацаагаар очиж чаддгүй. Удлаа л хэд 10 хоног байдаг. Тэгээд монголчууд тэр олоос зөрөөд ирэх юм бол миний зүгээс цаг заван гаргаад ирсэн хүмүүст одоо номын сургаалнаасаа айлтгад билэн гэсэн тийм юу ирсэн. Тэгээ 2012 оноос ахуулаад одоо 3 жилийн турш айлцсан. Тэгээд өнөөдрийн зөвлөн ирсэн тав хүн бол бас одоо энэ тгөрөө хинхний явчихсан баг. Бас нэг яваагүй. Бас зарим нэг хүмүүс байгаа баг. Тэгээд 2012 он одоо 2015 онд бол 16 оны 1 сард 15 онд ном айлтгахад 16 оны 1 сард Дүйн хурлын зүг болгоё. Тэгээд дараагийн 15 оны айлтгал маань болохоор бодис сад үе явдалд авах гэдэг. Одоо Гамали Шила гэдэг энтхийн бамтайгийн ялцсан тэр ном байсан. Тэгээд багшийн бас цагийн үеэр бас эрүүл мэндийн байдлаас болоод энэ ном маань хойшлогдсон. Одоо энэ жилийн үед бол одоо яг тэдэнд гисэн тов нь бол гараагүй байгаа. Одоо энэ тэгэхэд очихороо бас багштай айлтгаад тэгээд 5 сар 6 сарын үеэр бас тов нь гарахаа. Тэгээд та бүхнээс дараагийн жилүүдэд хүрэлцэн ирж дэрэнгийн юмтан далаа багш юм. Одоо сургаал нь айлдвар төрөлцөн ирээсэй гэж бас миний зүгээс хүсэж байна. Тэгээд 3 жилийн хугацаанд одоо Монгол сүнчээ зохион байгуулагдсан. Тэгэхэд одоо 12 оноос эхлээд Монголдоо нэг сургалттай болъё гэсэн тийм яриа бол байсан. Тэгээд одоо энэ маань бас баг багаар ингэж явсаар байгаад одоо өнөөдрийн энэ сайхан бэлэг сайн өдөр та бүхэнд би бас энэ сургалтын анхны одоо сургалтын хамгийн ихнийхээ ингэж хөтлөөд бас бодмөрийн зэрэгээс ингэж явж байгаадаа бас
миний хувьд бас хайжтай байна. Тэгээд дараагийн жилүүдэд та бүхэн маань төлөвч одоо дээрхэнгийн далаа багшаа айлцсан номлол сургаал дээрхэнгийн дос хэлтээн барьсан. Одоо дараагийн сургаалын мэддэг. Тэгээд өнгөрсөн жилээс бол одоо өнгөрсөн сүнжээнээс бол одоо цай уух гэдэг нэг дундын завсарлага байдаг. Тэрүүгээр асуулт хариултын тийм болдог. Тэгээд одоо та бүхнийг бас эндээ намаа одоо ингэж сайн хөтлүүлээ. Тэгээд тэр үеэр бас багшаасаа одоо айлтгах өөрийн гэсэн номын тухай айлдвараа та бүхнийг бас айлтгах тийм хүмүүс болох байхаа гэдэг. Тэгээд дараагийн үе хойчтон илүү хэрэгтэй бас уламжилж ясч аншлаа гэдэг тийм сайхан хүмүүс болно гэж миний зүгээс сэтгэж байгаа. Тэгээд та бүхэнд одоо өнөөдөр ингээд номоо нээ. Тэгээд бурхны шишин гэдэг маань бол бурхны номд хоёр ангилдаг. Гадаадын шишин болон дотоодын шишин гэж. Гадаадын шишин гэдэг маань ямар шишний гадаадын шишин гэдэг вэ гэхээр ертөнцийн эзэн байгаа тэр үзэлтэй. Үзлийн үүднээс бол ер нь голцоод байдаг. Тэгээд үзлийн үүднээс одоо ертөнцийн эзэн байгаа гэж үзэж байгаа. Тэр маань гадаадын шишин. Одоо өнөөдөр та бүхэн бид бүхэнд одоо ингээд ямар нэгэн зүйл бид бүхэн эдэлж хэрэглэж байгаа бүгдийг одоо бид бүхэнд одоо ертөнцийн эзэн усан гэдэг нэг ертөнцийн эзэн байгаа гэдэг үзэлтэн маань гадаадын шишин. Дотоодын шишин гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр одоо ертөнцийн эзэн байхгүй нэгдлийн онол. Тэгээ өнөөдрийн бид бүхний хэрэгжилж байгаа бид бүхэнд болж байгаа зүйлс бид бүхэн өөрсдөө тэр зүйлийг бүтээсэн учраас өөрхийн нэг бид бүхэн бүтээсэн тийм зүйлгээд ингээд дотоодын шишин гэж юм байгаа. Тэгээ би өнөөдөр бурхны шишний гурав болсон саясан мартай хэдий 3 хон ч гэсэн та бүхэнд гадаадын шишнийг би бол одоо хөндлөлтөд яагаад хөндлөлт юм бэ гэхээр гадаадын шишин ч гэсэн дотоодын шишинтэй ялгалгүй нэг л зорилготой хамаг нэг аз жаргалтай сайн сайхан байлгыг гэсэн тийм зорилготой. Тэгээ гадаадын шишнүүдийн бас нэг лөг авч үзэх юм юу гэдэг үгээр асар хэмжээ сэтгэл маш өндөр өрсөн тийм байдаг болохоор гадаадын шишнийг хөндлөдөг. Тийм аа. Тэгээ дотоодны заа ер нь гэдэг нэг шишний юугаан бол ингээд тэгээд одоо өнөөдөр энэ төхөөрөлсөн ирсэн чуулсан тав бүхний тунд одоо бурхны шишин дотоодын шишин гэдэг гэж байгаа. Энийг нь болохоор одоо бурхан багш анхлан үндэссэн. Тэгээд одоо бид бүгд бурхны шишинтэй амжим одоо бурхны номд юу гэж байдаг вэ гэхээр бурхны номд орохын үүдэл бол одоо бурхны шишинд орохын үүдэл нь болохоор аврал удуулах. Их хөлгөнд орохын үүдэл нь болохоор бод сэтгэлийг үсгэх. Нууц тарны ёсонд орох юм болохоор ван амшиг гэж яддаг. Тэгээд үүнийг ингэж үнс болгоод та бүхэндээ хамгийн ихэнд одоо бурхны шишинд орохын үүдэл авралыг бодуулах талаар та бүхэнд жоохон ярив. Түүний дараа өргөн гэх юм хэлнэ. За авралыг бодуулах гэж байгаа. Авралыг юунд бодуулах вэ гэж байна. Авралыг юунд бодуулах вэ гэхээр одоо чухалд дуруу гэдэг. Чухалд дуруу гэдэг маань одоо бид чухалд дурууд ингээ авралыг бодуулдаг ч гэсэн яг мөн чанарт нь юу тавиад юунд авралыг бодуулж байна гэдэг маань бас зарим хүн маань бас хэрэгцээтэй байгаа ба. Тэгээд чухалд дуруу маань юу тавьдаг вэ? Бурхан чухалд, ном чухалд, гурав чухалд гэдэг энэ үргэлж тавьдаг. Тэгээд бурхан чухалд гэдэг маань яг мөн чанартай юу байдгүй? Яг ямар эрдэмтэй байх вэ гэхээр болгоохын эрдэм болон хорхун эрдэмийн төгс эзэмшсэн тийм бод халыг одоо бурхан чухалд гэдэг. Хорхун эрдэм гэдэг маань юуг хориод байгаа юм бэ гэхээр одоо Исванс буюу Монгол чад энэ гурав хорж чадах. Энэ гурав энэ ерөнхийг өөртөө хэрэгжүүлж чадсан. Тэр эрдэмийн болсон тийм эрдэм. За болгоомын эрдэм гэдэг нь зүгээр энийг бахан жишээ авъя. Шавийн сэтгэлд юу байгаа? Одоо шавийн юу болсон бүгдийг одоо болгож чадах тийм эрдэм. Энэ за яг номон дээр зөвөр энэ жишээнээс гэх юм бол одоо тэр болгоомын эрдэм гэдэг нь алган дээр тавьсан 10-ыг бид нар харж байгаа адилхан хүний юу бодсон одоо ертөнцийн бүхэл зүйлийг тийм мэдэж чадах тийм эрдмийг болгоох эрдэм. Тэгэд энэ хоёрыг төгс эзэмссэн байдаг бол бурхан гэдэг. Ер нь бурхан гэдэг маань яг төвдөр бол санжи гэсэн байна. Тэгээд сан гэдэг нь энийг үл ингээ утгачлаад ингээ ярих юм бол сан гэдэг нь бол одоо ариусгах
чи гэдэг нь болохоор ариутан дэлгэрэх. Тэгээд сан гэдэг нь юунаас хариулсан бэ гэхээр түрүүний хэлсэнчлэн одоо нэг сванс уур мөнхөд тачаал энэ бүгээс одоо ингэж одоо муу бүхний одоо ерөн дүүхтийг өөрхөн сэтгэл төрөвжүүлж чадсан. Тэгээд муу сэтгэл бүгдийн дараа ариусгаж чадсан тийм. Тэгээд дэлгэрэх гэж байгаа. Дэлгэрэх гэдэг нь юу дэлгэрхүүгээр түрүүний хэлсэнчлэн одоо болгоохын юм бүхэн дэлгэрсэн эрдэм бүхний одоо өөрийн сэтгэлд олсон тэгээд гэж байгаа. Тэгээд ингэ бүхэн гэдэг нь маань юм байна. За ухамжгүй гэдэг нь ингээд болж байна. За одоо үүний дараагаар номч хуудэд. Номч хуудэд гэдэг нь одоо юу хэлдэг вэ гэхээр одоо болгоохын эрдэм болон хорхон эрдмийг гаргасан, төгс гаргасан. Тэгээ энгийн нэг талаас төгс гэрлийн хотыг олох заасан тэр номыг номч хуудэд гэж байгаа. Тэгээ өнөөдрийн бид бүхний ярилж байгаа ном болгон бас номч хуудэд болохгүй. Тэгээ энгийн нэг талаас тэгээд одоо төгс гэрлийг олох заасан. Одоо бодмөрийн зэрэг тэрүүтэй ганжууд гэдэг тийм номууд тэрүүтэй номыг бол одоо номч хуудэд тавьдаг. За үүний дараагаар хурууч хуудэд гэж байгаа. Хурууч хуудэд гэдэг нь болохоор юу хурууч хуудэд гэж тавих вэ гэхээр мөрийн болгоохын эрдэм болон хорхон эрдмийг өөрийн сэтгэлд хөгжүүлсэн. Тэгээ бас тийм одоо хуурахыг хэлж байгаа. Тэгээд одоо энэ дэлхий дээр байгаа бүх одоо хууруудыг бас хурууч хуудэд гэвэлгүй. Ямар гансыг одоо ямар бодгалыг хурууч хуудэд байгаа юм бэ гэхээр болгоохын эрдэм болон хорхон эрдэм одоо өөрийн сэтгэлд хөгжүүлээд одоо тэр одоо мэдлэгийн түвшин нэлээд дээр хүрсэн тийм одоо гурваныг хурууч хуудэд гэж байгаа. За тэгээд энэ гурван маань бол ингээд болж байна. Тэгээд одоо энэ дээр нэг бүлгэр аваад одоо жишээ татаад ярих юм бол одоо энэ гурван маань юутэй зөвлөдөг вэ гэхээр одоо нэг настай биш нэг хэвтэрд орсон тийм өвчтэй хүнтэй зөвлөдөг. Тэгээд тэр хүн өвчнөөс илааршин тулд сайн эмч хэрэгтэй. Тэгээ өвчнээ дарж чадах юм хэрэгтэй. Тэгээд тэр үнийг асар тойлж чадах асар тойлж одоо асарч хүн хэрэгтэй. Энэ гурав ингэж бүрдснээр тэр хүн одоо өвчнөөс түргэн илаарш тийм боломжтой. Тэгээд тэр асар одоо өвчтөн дээр сайн эмчирээд яг өвдөж байгаа зүйлийг онцлж чадах тийм эмчирээд тэгээд тэр онцлж байгааг нь онцлоо. Тэгээд яг тэр өвчнийг дарж чадах тийм өгөө ийм үг. Тэгээд тэр юм бас зүгээр нэг юм өгөл тэр одоо ямар ч хэрэгцээгүй өвчнийг дарж чадахгүй. Тэгээд энэ хоёр. Тэгээд гурав дахь нь одоо хасаа тойлох. Тэр хүнд юм чи ингээд яг ингээд өвчнөд нь таарсан тийм юмыг явьчих өгөө. Тэр хүн яг хэвтэрд байгаа болохоор өөрөө босоод одоо бүх юмаа гэдэг маш хэцүү. Тийм болохоор тэр хүнд асран тойлох тэр хүний юмыг яг цагт нь уулгах. Тэгээд тэр хүнд хоол одоо жишээтэй тийм бүжүүлсэн хийж өгөх тийм асран тойлох юм. Тэгээд тэр асран тойлж байгаа юм байна. Яг тэр юмыг яг цаг цагт нь болоод байгаа юм бол тэр хүн одоо түргэн илааших. Тэгээ энэ гурван одоо юу гэж чинь гэхээр одоо эмч гэдэг маань бурхамж хуудэд. Им гэдэг маань номч хуудэд. Одоо асран тойлогч гэдэг маань урууч хуудэд. Энэ гурван. Тэгээ хамгийн гол зүйл нь бол одоо бид бүхэнд одоо хурууч хуудэд гэдэг бол хамгийн хэрэгтэй. Бид бүхэнд яагаад гэм бэ гэхээр бид бүхний зөв замд оруулах, зөв мөрдүүлж чадах тэр маань хурууч хуудэд. Игларам бол өөр маш. Тэгээд та бүхэн тэгээд энэ удаа ингээд нэг жоохон дэлгэрүүлэг аваад бодлого талаар ярьсан. Та бүхэн тэгээд энэ дэлгэрэнгүй чадахгүй юм. Юу гэж хэлээд ингээд авралыг бодвол чадах юм бэ гэхээр өглөө босоод та бүхэн юу гэж бодох вэ? Өнөөдөр надад тохиолдох зүйлсийг сайн зүйлээ муу зүйлээ одоо бурхан та болгоо гэсэн энэ сэтгэл бол одоо Құран болж байгаа тийм авралыг бодвол энэ сэтгэлдээ одоо энийг ингээд бодоход та бас авралыг бодож байгаа ийм байж тустай. За тэгээ аврал бодох ингээд зүйлээ бодох дуусгая. Одоо үүний дараа намаа хэлээ. Тэгээ мөрийн гурван хэлж байгаа. Энэ номын одоо ямар байж байсан бэ гэхээр одоо бог цухаа болгон буюу одоо шарын шишний үндэслэж тэр үндэслэсэн. Тэгээ бог цухаа болгон энэ номыг зохиохдоо өөрийн ойрон шиг болох хүн аваад байгаа юм байна. Тэгээд тэр хүн зохиолтой юу гэж ярьсан юм бэ гэхээр
сайн цагийн мянган бурхны 11 бурхан болж нөгөө зам дээр бурхан болж байгаа. Зөвхөн 12 зөвхөн үлдэх. Миний нэг анхлан сонсох одоо шавьмын болоорой гэж ерөөл тавь сонсорой гэж хэлсэн байдаг. Тэгээд энэ намайг хэлсэн байдаг. Тэгээд маа тэгээд зөвхөн хондоо тэгж хэлсэн. Бид бүхэн ч гэсэн зөвхөн хондоо дагаад айлсан тавилхан. Богцон хоолойг 11-р сайн цагийн мянган болцол мянган 10 болцол намын хөрсөлд болж тоо шашин бас хийж болтгоо гэсэн тэр сэтгэлээ бодоод намайг энэ ном сонсох зүгээр. Тэгээд ном сонсоход одоо өнөөдөр энэ хурцуулсан би та ном хийж байгаа, та ном сонсож байгаа. Тэгээд би одоо та номыг хийхдээ зөв сэтгэл, зөв санаа маш сайн байх хэрэгтэй. Зөв санаатай байж хэлээ. Сонсож байгаа та бүхэн гэсэн бас зөв бодол санаатай байх хэрэгтэй. Тэгээд зөв бодол санаа гэдэг нь ямар зөв бодол санаа байх вэ? Та бүхэн энэ насныхаа тусын тулд энэ номыг сонсё гэсэн тийм бодол биш. Энэ номыг сонсноор би өдөр дааж жаргалтай сайн сайхан байна гэсэн тийм тухайд биш. Бас дараа төрөлдөө тэнгэр одоо хүмүүний бие болоо гэсэн тийм бодол санаатай биш. Ямар бодол санаатай сонсох гэхээр одоо бодис хэлээд хамгийн нэг тусын тулд одоо хамгийн нэг зовлонгоос нь хэтлэхийн тухайд тэгээд би одоо түрүүн бүхнэтэй болоо. Тэхийн тухайд би номыг сонсё гэсэн ийм бодол санаатай тав нэг юм сонсорой гэж үзэж байна. Тэгээд намаа юм тав нэг 30 секунд энэ одоо бодис хэлэх нэг слайд гэж үзье. За тэгээд номоо нэг хийж байна. Ламзон гэсэн шүүсөө гэдэг одоо төдөр байна. Тэгээд энэ монгол хэлийг болох юм мөрийн гурван маш шаарч. За мөрийн гурван гэх юм гэж байгаа. Мөрийн гурван гэх юм гэдэг нь ямар гурван зүйлийг мөрийн гурван гэх юм гэж байгаа гэхээр магадгүй сэтгэл, ой сэтгэл, тэгээд хоосон чанар. Энэ гурвыг мөрийн гурван гэх юм гэж байгаа. Тийм байна. Тэгээд одоо энэ гурвыг одоо энэ номд бол одоо энэ мөрийн гурван гэх юм гэдэг нь энэ гурвыг голчилж хэлсэн тийм байна. Тэгээд одоо ингэ цааш нь ши живсэн байна одоо шансаа живсэн бүхэн юм бол гэсэн юм байна. Энэ авна гадаа төдөө нэг юм жидон дааг шиг чаа юм байна. За тэгээд хамгийн ихэнд нь богтон одоо монголоор жуулсан болов хитлэгч багш нуудад мөн үүний дараа нь дууштай нь бол бурхны сургаалын зөвхөн одоо бодисодод байсан гинэн замаар хитийн нэр онцлох гарцыг хэр шатаар биелүүлээ гэсэн. Энэ дээр тайлбар ярих юм бол одоо хитлэгч багш нуудад мөргөө гэж байгаа. Энэ нь ямар хүмүүс байх вэ гэхээр одоо богд сонгоолын мөрөн одоо тэнгэрийн дүр байдалтай багш болох одоо манчир бүхэн бол одоо богд сонгоолон одоо манчир ингээд ойс шишгэлсэн гэж яддаг. Тэгээд өөрөөс суугаад явуулсан ингээд залгацсан. Тэгээд одоо манчир бүхнээс өөрөө ингээд номыг сонсч идэг. Тийм байсан. Тэгээд тэнгэрийн дүр байдалтай багш нь болохоор манчир бүхэн. Тэгээд хүмүүний дүр байдалтай багш нь болохоор живзонын даавал үүтэй багш нь удаан мөргөө гэсэн юм байна. Тэгээд үүний дараагийнх нь болохоор одоо бурхны сургаалын зөвхөн одоо бодисодод эзэн гинэн замыг хитийн нэг хөдлөх гэсэн хэр чадвар биелүүлээ гэж байна. Энэ дээр бол хоёр утгаар ярилцдаг. Эхний утга нь юу гэдэг вэ гэхээр одоо өөрөөр нь дордод барьсан. Би эдийн бурхны одоо энэ сургаалын бүх утгыг мэдхгүй ч гэсэн би өөрийн чадварыг шавь чамд өгүүлээ гэсэн нэг юм. Тэгээд нөгөөх нь одоо ямар утга байдаг вэ гэхээр энгийн нэг бодлоос төгс гэрээлийн утгыг олох. Энэ одоо бурхны агшин санаа сургаалыг би мөрийн гурван утгаар шавь чамд өгүүлээ гэсэн юм хоёр утга байдаг юм аа. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөөш юу сайн юм бэ? Далаа багш жилд нэг удаа зөвхөн монголчуудад зориулж ном айлддаг юм байна. Тэрний Будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөөш чи тэгвэл надад усных нэмрээ нөгч би одоох яриадах юм. За
70 14 37 64 90 10 37 64. Буурлуудаа баяр дуудгаад буйн нэрнэ. Ариуслын зууч Буддад. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшгийг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адэстад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан аврал удуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны жанрайсгийн ногоон дархийн үнэргийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үлдэж аврал даатгал одуулах ногоон дархийн хүслийн чулуун хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үлдэх аштын үл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хоттой танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүртэх сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур.